Шинон хуучин бий. За энэ цэвэр санаад тэгэхээр 2026 оны цоо шинэ бичлэгтэй тавтай морил тэгээд шинэ он гарсан ч гэсэн би бол хуучиндаа хിവэрээ байгаа. Интро маань хിവэрээ. Утас маань хിവэрээ. Би өөрөө хിവэрээ. Цамц маань хിвэрээ. Ингээд санаа зовох цаг нэгэнт ард хоцоржээ. Шинэ он гарсан болохоор би интрогоо хүртэл солиод өөрийгөө хүртэл шинжилээд камера хүртэл шинжилэхээр яг одоо энд сууж ийн тэгээд бичлэгээ дуслаа хамт байгаараа тэгээд юуны өмнө би өөрийнхөө энэхүү та бүхний нэгэнт нүдэнд дасал болсон борд цамцнаасаа яг одоо та бүхний өмнө салах гэж байна тий. Баяртай гэж хэлээрэй баяртай. 2025 онд бидэнтэй хамт байсан энэхүү манай ээжийн ойж өгсөн Монгол борд цамц маань энэ цаг мөчөөс эхлээд миний бичлэгний шинээр гарч буй интроноос бусад бичлэгүүдэд оролцохгүй байгаа тийм. Тэгээд одоо цоо шин цамцаа та бүхэнд танилцуулъя тийм ээ. Баярлалаа. Та нар ч намайг цамцаа солимэл гэдэг үстэй. Тэгээд одоо сольчлоо шүү дээ ингээл юм. Одоо энэ цамцаа яах юм бэ гэж энийг дуудлага худалдаан зарна тий. Та бүхэн доор харагдж байгаа дугаараа тэгдэхгүй шал бодлоо ярьж байгаа. Энийг одоо ингээд авдрандаа хийгээд хадгаландаа тий. Өөрийнхөө хувцсанд ч хийдэг юм уу. За ингээд одоо шин Монгол цамц авсан ч гэсэн одоо ингээд камер ч бүрэлзээд байхад ямар хэрэг өгөн бэ гэж ядж байгаа үзэгчд байгаа. Тэгвэл ямар ч тийм санаа зовох зүйл энд бол байхгүй. Яагаад гэвэл өнөөдрөөс эхлээд бид бүхний 2026 онд та бүхэнд хүргэх бичлэгийг энэхүү цоо шин S23 ультра утсаар бичих болон тэ энэ утсаар тэ. Одоо болохоор яг S21 ультрагаар бичээд байгаа шүү дээ. Энэ утсаар бараг жил бичлэг хийсэн байгаа тэ. Тэгээ энэ утсыг яг хаанаас авсан юм бэ гэвэл яг S21 ультрагаа авсан өмнө нь авж исэн дэлгүүрээс авсан байгаа амин найдвартай ихчүүдэг байхгүй юу тэ. За тэгэхээр энэ их чи маань ажилладаг сонс гэдэг утасны дэлгүүр болохоор 10 дугаар хороол байрладаг. Тэгээд энэ дэлгүүрт iPhone, Samsung-ийн цоо шин утаснуудыг баталгаатайгаар худалдаалж байгаа. Тэгээд тодорхой мэдээллийн энэ дээр харагдаж байгаа утаснууд руу залгаад ингээд авах боломжтой байгаа. Тэгээд энэ чинээс утас авахыг сонирхчихвэл энэ дугаар руу залгаарай заа. Тэ. Иймэрхүү байна. Тэгээд яг одоо энэ утсаа хэр чанартай, хэр камертай болохыг хамтдаа шалгах гэх торгон мөч ирээд байна гэдэг. За одоо ингээд камераа солиё доо. Камер солих торгон мөч. Та бүхэн яг одоо цоо шин дүрслэлийг харах гэж байна. 3 2 1. Яг би хийндээ байгаа л да. Гэтэ манай камер шинжлэгдсэн байгаа. Тэ. Та нар мэдж байгаачлан энэ утсаар бол 2025 онд та бүхний үзсэн ихэнх бичлэгийг хийсэн. Тэгээд энэ утас маань одоо ингээд тэтгэврт буюу тэ ингээд ажиллаагүй сайн гүйцэтгэлээ гэж цаашаага явна. Тэгээд ийш тийш аваач зарахгүй зүгээр уламжлал тэгэл нэг хүн дээр дамжаал очих бах тий. Дүнэрийн нэг дээр ч юм уу. Тэгээ ямар тач камера сольчлоо. Тэгээд цамцаа бас сольцсон. Тэгээд одоо биднэрт нэг зүйл дутагдж байгаа. Өмнө жил бол бидний зарим нэгэн бичлэг ингээд шүн хийж болохгүй, шүн хийхээр ингээд гэрэлгүй, гэгээгүй байсан бол энэ жил бол шүн байсан ч өдөр байсан ч хамаагүй бид бүхний гэрэлтүүлэх гэрэл энд ирсэн байгаа тий. Яг одоо гэрлээ асаацгаая. Хөө ёо энэ цохлоо бурхан минь аадаг тоххой. Тэгэхээр хөө ингээл амар гоё шууд бор байсан хүн чинь цагаарч жоохоо тий ингээл бор цамцтай бор залуу байсан бол одоо ингээд шаргал цамцтай шаранч үе юм бэ цагаан залуу болж хувирлаа. Гэтэ боддоор бол бор хിവэрэл байгаа л та. Ингээд яг гоё цагаан гэрэлний тусламжтайгаар ингээд цоо шинжлэгдсэн хончин лавга та бүхний өмнө цоо шин бичлэгээ хүргэлээ. Тэгээд 2026 онд надтай хамт байж миний цоо шин бичлэгүүдийг үзхийг хүсвэл subscribe товчон дээр дарахаа битгий мартаараа. Тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Энэ бичлэг таалагдсан бол лайкн дээрээ дарахаа битгий мартаараа. Тэгээд бас найзууд руугаа шеэр хийж явуулаарай. Тэгээд 2026 онд цоо шин бичлэгүүд цоо шин надтай хамт байгаарай. Баярлалаа.
subscribe яг одоо дараарай.